За үзэгчдээ бид улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судлалын тасгийн их эмч Нандин Цэцэгтэй уулзаад байна. За Нандин Цэцэг эмч бид хоёр өнөөдөр үзэгчдтэй артерийн даралт ихсэх өвчний талаар болон урьдчилан сэргийлэлтийн талаар ярилцгаулна. За артерийн даралт ихсэх өвчин гэдгээ эхлээд тайлбарлах уу тийм ээ? Тэгэхээр даралт ихсэлт гэдэг нь зүрхнээс шахагдаж гарч байгаа цус тийм ээ, судасны хананд үзүүлж байгаа тэр даралтын ачааллыг даралт ихсэлт гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр даралт ихсэлт ихсэх өвчин маань бол маш ихсэж байна. Сүүлийн үед маш их залуужж байгаа. За ялангуяа 20-35 насны залуучуудын бол даралт ихсэх өвчин маш их тархалт өндөртэй байна. Ер нь залуучууд энэ гэж байгаа боловч манай энэ залуучууд магадгүй ийм даралт ихсэлтийг бол ерөнхийдөө бол хөвшөөний өвчин гэж ярьдаг учраас жоохон санаа зовох ичих маягтай байдаг. Тийм учраас эмчид тэр болгон ханддаг байх гэж бодож байна. Тэгэхээр яг залуучуудад бас хандаж юу гэж хэлэх вэ? Тийм, ер нь бол тэр болгон ханддаг. Дандаа санамсаргүй тохиолдлоор биднэрт үзүүлж явж байхдаа 25-аас 35 насны залуучууд санамсаргүй тохиолдлоор л ягаад гэвэл даралт ихсэлт ч өөрөө нөгөө зүрхэнд бүтцийн өөрчлөлтийг үүсгэдэг. За ингээд зүрхний эход харах, зүрхний бичлэг хийх гэх нарийн шинжилгээнүүдийг хийж явах явц даралт ихсэлтийн шинж тэмдгүүд аль хэдийн өгсөн байдаг. За тэгээд таны даралт ихсдэг юм уу гэдээ асуухад зарим нь бол мэднэ. За ихэнхдээ залуучууд бол мэдэхгүй. За тэгээд тэр ихсэж байгаа залуучуудыг ажиллахад дандаа хөвлийн таргалттай байдаг түрүү ярьсан тий. Хөвлийгээр тарган таргалттай байх энэ бол маш их даралт ихсэлтэнд хүргээд байна уу гэж ингэж харж байна. Тийм учраас жингээ барих нь чухал байна. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй байна тий. Хоолоо зөв зохистод тааруулж хэрэглэх хэрэгтэй байна. Хоолыг их хэмжээгээр идэж хэрэгэлсэн бол эргээд тэрийг шатаадаг зарт дасгал хөдөлгөөнийг яг ижлэхэн тогтмол хийх хэрэгтэй байгаад байна л да. За жишээ нь өчигдөр өнөөдөр хоёр над дээр орж ирсэн. Нэг нь 26 настай, нэг нь 35 настай хоёр залуу байгаа. Нэг нь гэхдээ жишээ нь гутлын үйлдвэрт ажилладаг. Маш их тийм дуу чимээтэй орчинд 10 жил ажиллаж байгаа. Тэр туранхай залуу. Жингийн илүүдэл байхгүй, тамхи татдаггүй. За удамшлын даралт ихсэл байхгүй. Гэсэн мөртлөө дуу чимээтэй нөхцөлд 10 жил ажилласан. Тэгэхээр магадгүй энэ хүнийг даралт ихсэлэнд хүргээд байгаа зүйл нь тэр ажлын нөхцөл байхыг бол үүсэхгүй болчихж байгаа. За дараагийн залуу нь бол хөвлийгээрээ тарган. Хөвлийн тойрог ер нь эрэгтэй хүнд 90 см-аас дээшээ байх нь өрөө зүрх судасны өвчлөлт хүрэх эрсдлийг 5 дахин нэмэгдүүлдэг. Хэвийн жинтэй хүнтэй харьцуулахад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо байгаа ч тийм 5 дахин нэмэгдүүлнэ. Тэгэхээр хөвлийгээрээ жингээ багсгаач, жингийн илүүдэлтэй байгаа залуучууд маань өөрийнхөө эрүүл мэндэд анхаараач, урт удаан сайн сайхан амьдрч үр хөвгт гэр бүлтэйгээ урт удаан сайхан амьдрахыг хүсчихвэл та жингээ багсгаад эрүүл байгаач. Ялангуяа жинг хэдэн килограммаар хасна төдий жишээгээр даралт буурдаг. Жингээ 7 кг-аар бууруулахад даралт 15 мм мөнгөөсний багнаар буюу 2 дахин буурчдаг тухайн хасан жинтэй харьцуулахад тийм. Тэгэхээр магадгүй таны даралт 140 хүрдэг бол та жингээ 5 кг-аар бууруулчихад таны даралт чинь 130 руу ороод ирэх жишээтэй. Тийм учраас энэ бол маш чухал зүйл болчиход байна хүмүүсийн дунд тийм ээ. Энэ өвчний шалтгаан юу юм бол? За тэгэхээр даралт ихсэлтийг дотор нь бол анхдагч, хоёрдагч гэж ангилдаг л да. Анхдагч даралт ихсэлт гэдэг нь нийт даралт ихсэлтийн 95% эзэлдэг гэж үздэг. Хоёрдагч даралт ихсэлт нь 5%-ийг маш бага байгаа тийм. Тэгэхээр анхдагч даралт ихсэлтийг за нас удамшил бол бас нөлөөлнө. Гэхдээ өмнө хэлсэн минь тэр нөлөөлөх хүчин зүйлийг бол өөрчилж болдог. Нас удамшлыг бол харин өөрчилж болдоггүй хүчин зүйлд нь бол оруулж үздэг байна. Удамшдаг гэсэн үг юм. Тийм удамшдаг. Ер нь бол аав ээжийнхэн төрсэн аав ээжийнхэн төрсэн ах ээжийнхэн даралт ихсдэг. Хүмүүс даралт ихсэлтээр өвчлөх нь бол 2 дахин өндөр гэж үздэг. Тийм. Тэгэхээр удамшил бол бас маш удамшдаг л гэсэн үг. Би урд нь ингэж сонсч байсан даралт ихсэх өвчин гэж байдаггүй. Энэ нь бол зүгээр хараа бусад дотоод эрхт нь өвчлсөн учраас л энэ даралт нь ихсэж байгаа гэж энэ ойлголт зөв үү? Энэ даралт ихсэх бол биед бас өвчин. Хүмүүс ярьдаг те миний даралт зүрхнээс болоод байна, бөөрнөөс болоод байна гэж ярьдаг.
За зүрхнээс болж даралт гэсэн гэж бол байхгүй. Төрөний хэлсэн тэр нөлөөлөх хүчин зүйлүүдээс л болж даралт гэсэн. Бүр 95% эзэлдэг тий. А бөөрнөөс болж бол харин ихсдэг. А бөөрний даралт гэдэг маань нөгөө нэг хоёр дахь шалтгаан болчиход байдаг байхгүй. За жишээ нь энд одоо бөөрний судасны одоо төрөлхийн гаж хөгжилтэй байх тийм ээ. Бөөрний дээд булчирхан одоо төрөлхийн өөрчлөлттэй, дааврын өөрчлөлттэй байх. Эдгээр хүмүүс бол орж идэг. Гэхдээ энэ маш ховор тохиолддог тийм. Юу бүр жоохон хүүхэд одоо даралттай эсхийг нь мэдэх боломжтой тий. Даралт ихсэх өвчнөд гэдгийг. Одоо боломжтой бас өсвөр насны хүүхдүүдийн дунд одоо тараалалт бас ихсээд байгаа. Тэ үүнтэй холбоотой бол хүүхдүүдэд бас даралт ихсэх өвчин үүсэж байна. За тэр дундаа бас залуучуудад 25-аас 35 насны залуучуудад маш их ихсэж байгаа. За эдгээр ингээд хүмүүсийг одоо ажиглаад хад бол маш их тархалтай байдаг. Ялангуяа хөвлийн тархалт. Одоо хөвлийн ташааны тархалт бол даралт ихсэхэд хүргэдэг. Одоо өндөр нэг эрсдэл хүчин зүйл болчиход байгаа. Тэгэхээр Монгол одоо эрэгтэй хүмүүс бол хөвлийгээр маш их тарган биш шүү дээ тийм ээ. Эдгээр ингээд хүмүүсийг одоо бид нар үзээд явж байгаа, шинжилээд явж байгаа. Бүгдээрээ даралт ихсэх өгүүлэмжтэй. Тийм. За дээрэс нь бас нэг зүйл бол стресс байна. За тэгээ ажлын нөхцлүүд чинь чимээ шуугантаа, үйлдвэрттэй их шуугантаа ажил хийдэг хүмүүс. За хоёрдугаарт нь одоо ээлжийн ажил хийдэг хүмүүс байна тийм ээ, нойргүй ажилдаг. Эдгээр хүмүүсийн дунд бас даралт ихслийн тархалт маш өндөр байна. Тэгэхээр одоо танд эдгээр ярьсан эрсдэлт хүчин зүйлээс хэрэг байгаа л бол даралтаа маш сайн хянах хэрэгтэй. Ялангуяа нэг 7 хоногт 2 удаа даралтаа үзэхэд одоо 130-80-аас дээш даралттай байх юм бол даралт ихсэл гэдэг он шиг тавина гэж үздэг байна. Урьдчилан сэргийлэхээс одоо урьдчилан сэргийлэх нь бол мэдээж нэн чухал тийм үү? Тийм сэргийлэхийн тулд за мэдээж урьдчилан сэргийлэхийн тулд бол дасгал хөдөлгөөн хийж хэвийн жингээ барих ёстой. Хорц зуршлуудаас өөрийгөө маш хол байлгах хэрэгтэй тийм ээ. За хоол ундандаа хэрглэж байгаа давсны хэрэглийг бол бага байлгах хэрэгтэй тийм. За Монгол хүний одоо хоногт хэрэглэх дундаж давсны хэрэглээ 6 г түүнээс дээш болчиход байгаа шүү дээ. Ялангуяа одоо баруун аймагуудад бол хоногт 10-12 г хүртэл давс хэрэглэж байна гэж үздэг даа. Гэтэл 5 г-аас доошо байж энэ өөр одоо зүрх судасны өвчл даралт ихсэлтээс сэргийлэхэд одоо ач холбогдолтой болчиход байгаа. Тэгэхээр тухайн одоо та даралт чинь хэвэн байх, та эрүүл байх одоо таны гартал 95% байгаа. Эмчээс бол та 10% шалтгаална гэж үздэг. Тэгэхээр жингээ одоо хэмжээнд барьж дасгал хөдөлгөөн хийж зөв хооллож хорц зуршлаас хол байх юм бол таны даралт ихсэхгүй л гэж хэлэх гээд байна. даралт ихсэж байгаа, багасж байгаа хоёр бас ялгаатай гэдэг тийм үү? Хүмүүс одоо ингээд ер нь яг шинж тэмдэг нь яаж илэрдэг? Ихсэж байгаагийнх нь мөн багасж байгаагийнх нь шинж тэмдгийн талаар тийм. За шинж тэмдгийн хувьд бол ихэнхдээ толгоо өвдөх, шилэн үзүүх, дотор муухаарах тийм ээ, нүд бүрлцэх гэсэн эдгээр шинжүүд илэрдэг. Зарим хүмүүст шинж тэмдэг огт илэрдэггүй. За шинж тэмдэг илэрхгүй даралт өндөр явах нь бас өөрөө эргээд хоруу чанартай. Ямар нэг завир илэрдэггүй учраас хүн өөрийгөө даралт ихтэйг одоо мэдэхгүй өнгөрчих боломжийг өндөр байдаг. За тийж явж байгаад одоо бай хэрэгтний гэмтэл буюу одоо зүрхэнд шигдээс үүсэх тийм ээ, бөөрийн дутагдалд хүрэх, нүдний судас нарийсах, за тэгээд тархин цус харах гэд хүндрэлүүд өгчдөг. Ер нь бол даралт ихсэл дээр хүн нас бардаггүй. Одоо саяны ярьсан хүндрэлүүдээр амь насанд эрсдэл үүсдэг. За одоо даралт ихсэлт бол 64% тархины харалтанд хүргэдэг. За 47-оос 49% зүрхний шигдээсээр хүндрүүлдэг гэсэн ийм өндөр одоо тоо баримт байждаг. Тэгэхээр ерөөсөө монголчууд одоо амлалтаараар үзүүлж байгаа бараг 2 хүн тутмын нэг нь даралт ихтэй байна. Яг эмчэд орж ирэхдээ даралт нь өндөр байдаг. За асуухаар одоо даралт хийм байсан ч гэсэн даралт ихсдэг өгүүлэмжтэй байдаг. Тэгэхээр одоо энэ даралтыг л бид нар буулгаж даралт ихсэлтэй энэ эрсдэл хүчин зүйлтэй тэнцэхгүй л бол одоо харуулж шигдээсийн насваралт бол ягаад ч буурахгүй болчиход байгаа. За даралт унах нь бол өөр одоо бас олон шалтгаантай. Тэ одоо зүрхний дутагдлын үед за өшөө одоо элэг бөөрийн хавсарсан өвчтөе хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст бусад эргэтэн систем үйл ажиллагааны одоо өөрчлөлтөөс болоод даралт багасдаг. За бас эмийн шалтгаантай эмээ одоо тунгийн нэвтрүүлж хэрэглэх, буруу хэрэглэх гэх мэт олон зүйлээс болж даралт унж болно. Тэгэхээр тэр болгондоо эмчтэй хянуулж тохирсон эмээл одоо суухан зөвлөлтөө.
Шинж тэмдэг нь бас адилхан илэрхүү их нөө ихсэлттэй. Шинж тэмдэг ижлэхэн илэрч болно тийм. Тийм болохоор дур мэдэн бас хамаагүй даралтны юм ууж болохгүй тийм үү. Тэгэхээр нэгэнд унцсан байгаа даралтыг бүр унгаах эрсдэл. Тэг бүр унгаах эрсдэлтэй. Тийм учраас даралтаа хянах хэвээр. Гэртээ одоо аппараттай байх хэвээр гэж хэлээд байна тийм. Даралт бас тухайн хүний тогтсон даралт гэж байдаг л да. Ер нь их бага даралттай хүмүүс гэж байдаг. Одоо жишээ нь 90-60 даралттай хүмүүс байж байдаг шүү дээ тийм. Тэгээ бага даралттай хүмүүс бас одоо даралт нэг 20-30 мм мөнгөөс нэг багнаар ихсгэд маш их мэдрэг байдаг. Одоо тэрэндээ за уйралдаг. За 90-60 даралттай хүн 120 100 одоо 30 болоход нэлээд их зовир илэрдэг. Тэр байдлаас болоод одоо хүндрэгч сарах эрсдэлж гарч балдаг. Тийм учраас ерөөсөө өөрөө одоо даралт ихсэлтэй гэдгийг мэдсэн л бол өөртөө аппараттай байх хэвээр өдөр одоо өглөө оройд даралтаа байнга хяндаг байх хэвээр. За тэг эмчийнхаа зөвлөсөн дагуу эмээ тогтмол уудаг байх хэвээр. Манай ард иргэдийн донд маш том алдаа нэмээ удаггүй. За эмчэд үзүүлэхээрээ ч юм уу те нэг одоо эмчээс зөвлөгөө авсныхаа даруйдаа нэг эмээ уучдаг. За тэгээд дараа нь мартаад өөрт нь зовир илэрхгүй л эмээ авахгүй. Даралтаа хянахгүй. Зовир илэрхээр л эмээ удаг. Одоо даралтаа хяндаг ийм одоо муу зуршил үнэхээр одоо нийтлэг байна. Тэгэхээр энэ дээр бас яг эмч хүний үед бол аягүй санаа зовж явдаг. Эмний тухайд яриа л да. Эмэндээ дасал болно гэж байх уу? Ер нь бол байдаг. Одоо нэг эмийг олон жил, за 2 жил ч юм уу те түүнээс дээш хугацаагаар хэрэглэхэд бол дасал үүсдэг. За энэ тохиолдолд бол эмээ солих ёстой. За эм одоо бас л мөн одоо жил ирэх тусам шинжлэгдээд нэг бүлгийн юм бол одоо хідэн өөр нэршлэр одоо өшөө улам сайжраад гаж нөлөө багтаа уртсгсан үйлчилгээтэй. За бусад одоо байр ихтнийхээ хүндрэлээс сэргийлэх давхар үйлчилгээтэй гэх мэт эмийн чанарууд бол дандаа сайжирч идэг учраас эмч бол тэр дагуу өвчтөнд эмээ зөвлөн шүү дээ. Тийм учраас эмчийнхаа зөвлөсөн одоо эмийг л уух нь хамгийн зөв болчихлоо. Дур мэдэж одоо битгий юм уугараа л гэж хэлмээр байна тий. Сүүлийн 2 жил одоо энэ ковидтай холбоотойгоор бас энэ зүрх судасны өвчлөл юм уу, ийм цусны бүлгэнэлч гэдэг юм уу, ийм асуудалтай бас амь насаа алдах хүртэл ийм юу гарсан штэ тохиолдол тий. Энэ дээр бас зөвлөгөө өгөх. За ковидын үед бол одоо хүний цус бүлгэнэл системд илүүтэй их өөрчлөлтүүдийг үүсгэж байна. Одоо бид нар эмч нар ярьдаг коагулопати, цус бүлгэнэлтийн одоо ийм гэршил үүсгэж гэж үздэг. За ийм өөрчлөлтүүдийг бол одоо үзүүлээд байгаа нь бас шинжилгээ, онцлогоо орол батлагдаж байгаа. Тийм учраас хүн амын дунд одоо зөвлөд байгаа нэг зөвлөгөө бол бүлэн үүсгэхээс сэргийлэх, цус бүлгэнэлт үүсгэхээс сэргийлэх одоо бидний нэрлэл заншснаар аспирин тий хамгийн түрүүн за тэгээд одоо зилд, клоптогрил гэх мэт эмнүүдийг бол эмчнэр зөвлөж байгаа. Тэр нэгэнт одоо ковидоор өвдсөн. За тэр дундаа чихрийн шижинтэй. За зүрхэндээ одоо шигдээс авч байсан тий стент эмчилгээ, тэлэгч эмчилгээ тавиулж исэн. Дээрээс нь даралт ихс хөвчтөө. За тэг хим алдагдах хөвчтөө. Зүрхний одоо хиймэл суулгац хавхлага хөөрөмж суулгац эмчилгээнд тавиулсан гэх мэт одоо эдгээр зүрх судасны одоо өвчтөй хүмүүс бол илүүтэй энэ эмчилгээнүүд эмчийн хяналтанд уух ёстой. Тэгэхгүй бол одоо нэг бүлэнд хүндрэлээр хүндрээд байна гэдгийг одоо судалгаанууд бас эхний ээлжинд хийгдээд эхэлсэн байна л да. За тэгээд өөрөө ковид нь өөрөө бас хүмүүсийг аягүй стресст оруулж байна тий. Нийгмийг одоо айц төгшүүртэй, стресстэй. За тэгээд одоо ковидын дараа хам шинжүүд гээд удаан хугацаанд ядарч сэлдэрч явах, одоо ажлын ачаал буурах ийм шинж тэмдгүүд их байгаад байгаа. Энэ нь өөрөө бас даралт ихсэхэд одоо нөлөөлж боломжтой. Ягаад гэвэл стресстэй хүн удаан байхад адреналин гэдэг даавар одоо хэмжээгээр ялгардаг. За тэр даавар өндөр байгаад байх тусам хүний одоо зүрх дэлсэх, судасны ханд одоо агчлалтай тонус үүсгэх гэх мэт ийм одоо сөрөг нөлөөнд илрээд удаан хугацаанд стресстэй явах нь өөрөө даралт ихсэлт одоо хүргээд байна гэсэн юм тооцоо судалгаанууд бас их байна. Тийм учраас магадгүй ковид бол тэ нийгэмд стресс үүсгэснээр хүмүүсийн донд бас даралт ихсэлтэнд нөлөөлж явахыг үгүйсэхгүй болоо да тийм. Аспирин эмийн тухайд одоо нэг 81 100 гэдэг ялгаатай байгаад байдаг тийм. Энэ дээр хүмүүс аягүй их төөрөгддөг юм билээ. Тийм яг ямар тохиолдолд нь 100, ямар тохиолдолд нь 81-ийг уух хэрэгтэй юм бэ? За энэ тунгийн хувьд бол одоо айхтар ялгаа байхгүй. Тухайн одоо үйлдвэрлэгч эмийн компани л одоо гаргаж байгаа тийм. Тун ер нь бол урьдчилан сэргийлэх тунг бол 75-аас 100 мг-ийн хооронд бол уухад
айхтар ялгаа байхгүй гэж үздэг. Аспирин дотроо 75 та гэж байгаа, 81-тэй 100 тагийн 3 янз байгаа. За эдгээр тумгуудыг алين ч хэрэгэлсэн танд одоо тухайн одоо бүлэнд хүндрэлээс сэргийлэх эмийн том болж чадна. Аль нь тийм. 100-аас дээш миллиграммыг уухыг бол одоо тусгай заалтуудаар эмч зөвлөдөг. Ингээд цааш нь ярил бид хоёрт бас нэлээд урт хугацаа бас хэрэгтэй болох. Өнөөдөртөө ямар ч гэсэн ингэсгээд яриагаа өндөрлөе гэж бодож байна. За тэгээд үзэгчтэй бас маш их хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг өгсөн. Нэнтэн цэцэг эмчтэй бас их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд одоо бодон цэцэг эмчээс цусны даралт эсэлтийн эсрэг аяны талаарх мэдээллийг тодруулан хүргье. Энэ цусны даралт эсэлтийн эсрэг аян маань улсын 3 дугаар төв эмнэлгийн санаачлагаар Хаан банк сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа ийм үйл ажиллагаа байгаа. Энэ аян маань 2017 оноос эхлээд нийт 8 аймагт нийслэл хотод бол энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэв байна. Энэ 8 аймаг гэхээр аслагдсан баруун бүсийн аймаг, төвийн тархалт өндөртэй төвийн бүсийн аймагуудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгаа. Энэ үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд болохоор тухайн орон нутгийн хүн амд цусны даралтын эдрүүлгийг үзлэгийг хийгээд энэ эдрүүлгийн үндсэн дээр бол төрөл бүрийн эмгэгүүд илэрч байгаа. Энэ эмгэгийг бол төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч нар маань энэ орон нутагт бол үзлэг онцлогоог нь хийж зөвлөгөөг нь өгж, оншийн тодруулж зөвлөгөөг нь өгч, эмчилгээг нь бол зааж өгдөг байгаа. Мөн тухайн орон нутгийн эмч нарт бол энэ төрөлцсөн мэргэжлийн эмч нар маань сургалт явуулж чадваржуулах үйл ажиллагааг тийм хэрэгжүүлдэг байгаа. Ингээд энэ нийт 8 аймаг нийслэлийг ингээ хамруулад үзэхэд нийт 10 гаруй мянган хүнд болохоор энэ даралтын илрүүлэг үзлэгийг бол хийсэн байна. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг онцлогыг 2000 гаруй хүнд хийсэн байна. Үр дүнгийн хувьд одоо яг мдээгүй өөрийгөө одоо энэ даралт их хөвчтэй гэдгээ мдээгүй хүмүүс бол мэдэж авсан бас нэг юм давуу тал байгаа бах те. Тэгээд эрт одоо эмчилгээ хийлгэгч гэдэг юм уу. За энэ эрт илрүүлгээ явцыг ингээ харж байхад судалгаагаар бол энэ эрт илрүүлэг тамирчсан хүн амын 20% нь болохоор даралтаа огт мэддэггүй шинээр илэрч байгаа тийм тохиолдлууд бол байна. Тэгээ ерөөсө даралтлаа хиндгүү тохиолдлын эмчилгээг нь яг зөв оновчтой бол нарийн мэргэжлийн эмч нар зааж өгч байгаа. Зааж өгөхөр бол бас ачаал бүгдэлтэй байгаа юм л да. Тэгээ өдөө орон нутгийн тэр алсан дүүргээс бол Улаанбаатар хотод ирэхэд онцлуулахад ямар зардал, ямар цаг хугацаа, эдийн засгийн хувьд бол ямар зардал гарах вүлээ те. Тийм зардал гарахгүйгээр төрөлцсөн мэргэжлийн одоо жишээ нь зүрх судасны нарийн мэргэжсэн эмч, зүрхний шигдээсийн эмч, харвалтын эмч, өдөрлийн эмч нар те, бөөрийн эмч, энэ бүх эмч нар маань тухайн орон нутагт нь очиод онцлогоогоо хийгээд зөвлөгөөгөө өгч байгаа болохоор бас тэр хүнийг нааша Улаанбаатар хотод чирэгдэх тийм урсгал хөдөлгөөнийг бол бас яаж байгаа юм хэмжиж байгаа юм те. Одоо энэ жилийн хувьд гэх юм бол одоо 5 дахь жил нь болж байгаа бах те. Хизээ ямар орон нутаг одоо ямар байршлуудад бас төлөвлөсөн байгаа бол энэ жилийн тухайд бол бид нар эхэлж яхтаа бол хамгийн тархалт их өндөртэй цусны даралт их хөвчин тархалт өндөртэй нас баралт өндөртэй төвийн бүсийн аймагуудыг сонгосон. Энэ дотроо Булган, Архангай аймаг гэдгийг бол эхний удаадаа сонгож байсан. Мөн баруун бүс гэхээр Баян үлгий, Увс, Ховд аймагуудад бол энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгаа. Энэ жил болохоор нас баралт өндөртэй одоо Орхон аймаг ч юм уу, Өмнө Говь ч юм уу тийм аймагуудыг бол сонгоод байж байна л та. Одоо бас нарийн тодорхой бас гараагүй л байна л да. Тийм. Ерөнхийдөө энэ аянаа цаашаа энэ жил бол үргэлжлүүлэхгүй болохгүй л гэл тийм төлөвлөгөөтэй байгаа. Нодон бол ковидтэй холбоотой ингээд өмччихсэн байгаа л та тий. Хөдөө орон нутагт болохоор нарийн мэргэжлийн эмчим нар маань оншилгоог хийчээд үнэхээр тэр орон нутагт эмчлэгдэх бололцоогүй тий, боломжгүй ангиографи нарийн оншилгоо хийгдэх шаардлагатай, зүрхэндээ стент тавих шаардлагатай тий. Тархинд бас тийм ажилбар хийлгэх шаардлагатай тийм хүмүүсээ сонгоод бас аваад ирээд очоод дугааргүйгээр энд бас ажилбараа хийгээд цагаа явуулдаг байгаа. Ер нь манай Монгол улсын хувьд бол цусны даралт ихсэх өвчлөл бол маш өндөр гэж
яригдтiin билээ. Яг одоо дэлхийд бусад улс орнуудтай харьцуулбал манайх ер нь яг ямар түвшинд явж байгаа вэ? Цусны даралт ихсэх өвчин тархалт бол өндөр. Энэ дотор бол цусны даралт ихсэх өвчний хүндрэл тархины цус сарвалт шүү дээ, тий. Тархины цус сарвалт бол маш өндөр. Дэлхийн түвшингээс дунджаас 4 дахин илүү байгаа байхгүй юу? Ийм цөөхөн хүн амтай байж, тий. Энэ харахгүй, шигдэхгүй, хөдөлмөрийн чадвараа алдахгүй сэргийж болох өвчин байхгүй. Гэтэл ийм харамсалтай үр дүнтэй байна гэдэг үнэхээр харамсалтай. Иймийн учраас бид нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хаан банк сангийн санхүүжилтээр энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа юм аа. Манай хоёр байгууллагатай хамт бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бас хамтран оролцдог энэ үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна. За үзэгчдээ бид цусны даралт ихсэлтийн эсрэг аяны талаарх мэдээллийг та бүхэндээ Бадам цэцэг эмчээс хүргэлээ.